Зохиолч Юмсүрэн ээж харахны дуйл өгүүлдэг. Банд бэ нагойд сар гарав байлаа. Цаашд хэдий болтол байх вүлээ дээ. Тэгэж байтал намайг энд нуугдж байгаа хэн нэг нь пүрвэ төлөөлөгчд хэлчихвэл бүх зүйл дуусна. Ингээд л наран дэлгэр минь бас гэж бодоход нуруур нь хүй таргах шиг боллоо. Тэгтэл нүднийх нь өмнөр буу үрсэн хоёр морьтой хүн толгойн хүрээн дээрээс хоёр ламыг барьж гарын хүлэн моринд мордуулчихсан аваад явж байна. Тэд бандын хажуугаар өнгөрөв. Нэг зиндаанд сууж байсан далай банд руу хазаан бид ч өнгөрлөө. Чихэл бошууха холдож үз гэж шивнсэн ажээ. Тэгээд л банд нэг тишин явахаар шийдээд юман бэлтгэж байлаа. Наран дэлгэртээ уулзсан энэ учран ярихаар шүн тэднийх рүү явв. Энэ шүн тэнгэрт алиман саран мэлтээж түүний туяан дор юм бүхэн амгалан тайван налайн. Харин тэдний ойролцоо уйл дуурах чимээнээр наран дэлгэр гэрээс гарan гитсээр банд дээр ирэв. Банд хамаг учран ярьлаа. Бүсгүй түүний яриаг чагнан сууснаа. Чи тэгээд хаашаа явах гэж байгаа юм? Гэж асуув. Баруун говь руу явах санаатай. Баруун говь руу юу? Бүр цаашаа бол хүн амтнч байхгүй. Усчгүй. Хүнээс зүхтэж яваа хүнд эзгүй тусмал сайн биш үү? Тийм л дээ. Гэхдээ эвэзгүй газар гавганцаараа явхад чинь чонхоноос өксүүлээд юу ч таарлаж мэдэн штэ. Ганц хүн болдгүй гэдэг үсттэй. Ээж харахаа уланд очвол тэр байхаа ирэх биш наад хоолойд нь айл бий гэж өгүүлээд дув дугуй болон санаашрав. Наран дэлгэр тэн суухтан говьд тэмээ хариулдаг хүргээ ахында нэг очихт нь нэгэн домог ярьж өгснийг саналаа. Юу гэвэл хизээ чим нэгэн цагт аж богд хэмээх хөгшин ноён байжээ. Өнөө ноён ээж хайрхан гэдэг залуухан сайхан бүсгүйг эхнэрийн болгон авахаар завдаж байв. Өнөө бүсгүй хөгшин ноёны эхнэр болохоос дургуйсан холын газар дайчхаар шийдээд захуй зармангийн говийг чиглэн алгасаар хоолон баруухан захад ирээд төр зүр амархаар толгоогоон баруун үргшэн харуулан хөлөөн зүүн хойшин жигээд хэвтэв. Хэсэг амраад босох гэтэл босч болсонгүй. Өнөө ноён түүнийг зүхтаж явсныг мэдээд ихэд уурсан хэвтэж байгаа газарт нь хад булган хувиргасан байв. Тэр цагаас хойш энэ хоолон баруун захад ээж хайрхан хэмээх нэгэн өнчин уул бий болсон юм да гэж ярьсан ажээ. Наран дэлгэр ийм домгийг санаад зовлон үдсэн энэ уул банд бит хоёрт тус болох юуны магадав гэж бодон шүүрс алдлаа. Наран дэлгэр дуугүй баахан байснаа лам та нарыг олноор нь барьж аваад байх боллоо. Та бүгд ямар хэрэг хийсэн бэ? Гэд бандын нүрөөд ихслэн харав. Хархуу дув дугуй байснаа аяархнаар санаалдаад манай хүрээнийхэн ч яачгүй юм гисэн. Бусд нь яасныг бүү мэдээ гэж хэлв. Наран дэлгэр манай ээж ихчих ээж харихны наад хаяагийн адагт тэмээ хариулж байгаа. Би тэдний очоод ирье гэж ааваас гуй гэд дууга болов. Наран дэлгэрийн аав Сэнтэг Бадарч сүүлийн үед дотоодын хамгаалахын төлөөлөгч Оодон пүрвтэй дотносон салхаан байжээ. Хоёр ч удаа пүрвэ хүн баривчлахтан Бадарчийг дагуулan явж байхыг банд харснаас хойш түүний барааг хараад л зогтдог болжээ. Тэгээд зогссонгүй. Охин наран дэлгэрт нь сэтгэл алдан түүнтэй байнга уулздаг байснаа болсон юм. Нэг өдөр бандыг голын хөвөнд сууж байхад нь наран дэлгэрийн дүү охин гүйж ирээд таныг энэ орой өнөө газараа очоорой гэж игч хэллээ гэв. Наран дэлгэр аавынхаа ятгалгаар надтай ингэж уулзж байгаад бариулах гэж байгаа юм биш үсттэй гэж бодон гайхалдснаа. За юу ч гэсэл очоод үзье гэж шийдэв. Тэр үдэш наран дэлгэр түүнтэй уулзаад чи яагаад уулзгаа байчихв? Сэнтэг Бадарчийн охин аав шиг л лам нарыг бариулчихна гэж айгаа юу? Эцэг их нь хүний биеийг төрүүлдгээс санааг нь төрүүлдэггүй гэдгсэн биш үлээ? Гэж ширтэн байснаа. Чамайг хүрээд ирэх болоо гэж
тахилгын хойд гөвийг сэтэртэл ширтлээ гэж шүүрс алдснаа. Аргаа барахта дүүгээ явууллаа. Чи бид хоёрч үйлийн үрээр л учирсан байхаа та гэд доош харав. Банд болгоомжлсон байдлаар яаж байна гэж асуулаа. Яах вэ? Хэцүү байна. Юу тэрв? Юм бүхэн цаг цөвөн болж байдаг. Манай аавын байж байгаа царай гэснэн таг дуугүй болчихлоо. Тэн сууснаа. Одоо чи яа гэж бодож байна? Яах тухайга бодъё дээ. Маргааш орой эндэл уулзъя гэв. Наран дэлгэр чи хизээ явах юм бэ? Нөгөөдөр шөнө явна. Тэгвэл би хамт явна. Чамайг тэгээд явчихвал аавч нь пүрвэд хэлээд чи бид тэрийг дорн бариулчихна. Ээж хайрхны наад хоолойд манай ээжийн их чих тэмээ хариулж байгаа гэж чамд хэлсэн штэ. Би аавд тийш явна гэсэн. Учир нь би тийш явна гэж яриад байсан болохоор тэр юм хэлэхгүй л байна лээ гэв. Тэд маргааш шөнө нааш гарсан ажээ. Банд ээж хайрхны хадны өнгөтэй адил боровтор шардэл хийлгэж өмссөн болохоор өдөрт нь хаданд бөгөн хол ойрыг дуранд нь суусаар бүрий болгоно. Шөнө болохоор уулын үрт байдаг энэ агуйд ирж хондог байлаа. Бүрий болохоор наран дэлгэр хоолцоо хийж аваад нааш явсаар уулын үрийн хондыг өнгөрөн хэсэг явснаа жалган морин хантаар жорхин нааш алхсаар агуйд очдог байлаа. Энэ удаад наран дэлгэр агууны доод хадыг дамжин дөхөж ирснэн аяархан эсгэрв. Банд хоолойгоо засан айлтгүй гэсэн чимээ өглөө. Бүсгүй агууны амсар дээр хурчрээд дотогшон оров. Дэм барьсан болохоор гэрэлтэй байлаа. Наран дэлгэр ширэн богцныхон үдээсийг тайлан савтай хоол, домбтой цай гарган бандд өгөв. Банд хоолноос аяганд хийж аваад идэгт зуран наран дэлгэрлөө байн байн харна. Бүсгүй түүний байдлыг ажаад энэ маань надад ямар нэг юм хэлэх гээд л байгаа болол та. Жохом юу хэлэх гэсэн болоо? Арай намайг буцгах гэсэн биш байгаа. Тэгвэл би яасан ч буцахгүй. Хамт л байж байгаад уучраа олно гэж бододсов. Тойлгүний хүрээ тархын урд зун тахилгатын голд их хуртай байлаа. Нэг өдөр наран дэлгэр саахалтын хонинд хураг ишгийг нийлүүлэхээр явж байхад ширүүн бороо орж байлаа. Тахилгатын гол уйрлан шүүгэн урсан. Хураг ишгийн шахсаар наран дэлгэр ус руу оруулав. Тэгтэл нэг хэн сураг үер дурсаад явчихлаа. Наран дэлгэр ус руу харайж ороод хургаан барьж автал өөрөө хөл алдан унчихв. Үерийн ус дээгүүр нь бүрхээд авлаа. Босох гэж хэд дахин өндийж ирсэн боловч нэгэнд босож чадсангүй үерд туугдав. Нэг өндийх зураан ээжээ хэмээн хашгирчээ. Гэрийнхэн гадаа явж байсан банд тэр дууг сонсоод ус руу харайж очсон байна. Нэг мэтгэд голын захад өөрийн газрын уруу түрүүг нь харуулan хэвтүүлсэн байлаа. Бороо асгарсаар л байна. Нэг харвал хэд хоногийн өмнө хөдөөлж ирсэн саахалтын айлын залуу ламын хамаг хувцсан шал норчсон наран дэлгэрийн уудсан дээр дарж гар хөлийн хөдөлгөж байснаа бүсгүй гухан орсонд баярлсан байртай гол сүрхийх үерлжээ. Та урсаад явчих шахлаа. Би усанд муу болоод сандарсныг чийлэх үү? Гэд инэмсэглээ өгүүлснээр хамаг хувцс чинь норчсон. Дарж байгаа үз гэснээ үсийн базан усын шавхарч байлаа. Тэгээд би чи яаж вэ? Гэд судсыг барьж үзснээр алив манаар очие. Чи явж чадах нь гэв. Наран дэлгэр арай ядан өндөөлөө. Банд түүнийг сугадан гэлдэрсээр гэртээ оруулан иртэл ээж нь "Гүй наа дахин ч осгоч хоо юу?" Гэхдээ нь "Гүй үер дурсаад" гэснэ. Нойтон тэрлэгийн тайлаад дээл нэмрүүлээд халуун цай аягалж өглөө. Наран дэлгэр арай ядан байж цайнаас хидэ очив. Банд түүний тэрлэгний усыг мушгаад хатаахаар галын дэргэд арга нэмрүүлэн дэлгэлээ. Банд наран дэлгэр хоёрын танилцсан түүх ийм ажээ. Банд одоо намрын дунд сар гарчихлаа. Хярын айлууд наашаа ороод ирнэ.
Айлуу дуруудаад ирвэл намайг энд байгааг мэдчихнэ. Тэгэхээр би энд байж болохгүй. Хаа нэг тийш явхаас үр аргагүй. Харин наран дэлгэр минь алим болгонод хоол зөөхөв. Энийг одоо буцаая. Энд байгаад байвал тэрмийн хөлд буудаа, тэрэгний хөлд мэлхий гэдэг шиг юм болно гэж бодов. Банд хоолон идэж дуусаад домтой цанаас аягандан хийж авлаа. Тэгснэ наран дэлгэр лөө бодлогоширсон байдалтай харав. Наран дэлгэр бандыг өөхөлөх нү гэж хүлээн хэсэг дуугаа байснаа сая амнэн. Тата талгүний хүрээ ороод өчигдөр ороо ирсэн. Хүрээнд чамтай хамт шавлан сууж байсан ламнараас хідэн хүн баригдаад явсан гинэ. Пүрвэ төлөөлөгч хідэн хүнтэй хамт танаахаар 2 дахин очиж чамайг сургалсан гинлээ. Бодвол барихал гэж явсан байлгүй гэд дуугаа болов. Энэ үед нь банд намайг барихал гэж сургалаа байлгүй те. Түүнээс шамар аймгийн наадмад өрөх гэж байв гэж. Тэр нэг л өдөр наашаан давхаад ирнэ. Сэгний үнэр авсан чон заавал олж очдөг гэсэн. Тэд хүрээд ирвэл намайг барихч баг хэрэг. Цагийн салхинд хаашин ч хийсгсэн дур. Харин наран дэлгэр минь л тэрэгний хөлд даригдсан мэлхий шиг болох вэ. Бадарчхваг цагийн салхи даган давхсаар од шүүрэх бодолтой хүн гэж хүмүүс ярилцдаг. Бодвол тэр нэг л юмны үнэр авсан байх. Харин наран дэлгэр маань бид хоёрын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулцах шиг зовжваа юм гэж бодоод дотроо нь санаалдлаа. Тэгээд тийм үү. Чамааг надтай хамт явсныг аавч мэдчихээд пүрвэ төлөөлөгчд мэдгдсэн байх. Гэхэд наран дэлгэр бандын нүрөөд төгшингүй харцаар харан тэгсэн болов. Манай аав уул нь ийм хүн байгаагүй юм гинлээ. Хамтарч уултын үед хамтралын дарга болгосноос хойш их өөр болсон. Муу ир дайнд хөөрнө гэдэг энэ байхтаа гэж ээж маань ярьдаг юм гэд доош харлаа. Банд амнэн чамайг нааш яваад сар гарвэ болсон. Бас намайг орсоргүй болсон хоёрыг холбон сэжиглэж байхад. Тэгээд л пүрвэ төлөөлөгч хідэн хүн дагуулан давхиж ирээд энэ уулын чулуу бүрийг сөхөж харан нэгжж угаад л намайг барьж авна. Одоо ч сүүдрээсээ хүртэл айж явдаг цаг иржээ гэд наран дэлгэрлөө харлаа. Бүсгүй бодол болсон янзтай хэсэг сууснаа чийл баригдахгүй байвал намайг ян дураараа л болно биз гэж шийдмэг байдалтай хэлв. Банд ийм үг сонсоод сэтгэл нь ихэд уяран нүдэнд нь нулимс мэлмэрч ирсэн боловч түүний мэлэгдэхгүй хичээн нүрэн аягаран халахалж байгаад нулимсан баруун гарынхан алгаар сэмх арчлаа. Тэгээд хэсэг байснаа одоо чимэл бошуухан буцмаар байна. Тэгэхгүй бол пүрвэ мөдгөн давхаад ирнэ гэд наран дэлгэрлөө харлаа. Бүсгүй хийвэл бүү айвал бүхий гэдэг үстэй. Ээж хайрхан нурж хаяагийн гол ширгсэнд би чамтай хамт байна гэж хэлээд бандын нүрөөд ихцлэн харлаа. Төвний энэ үгийн цаана яахаас ч буцахгүй гэсэн бодол байгааг банд ойлгов. Гэвч яг энэ үед хуучин толгойн хүрээн дээрээс буу үрсэн 2 дашаандам бууз үйсэн бас нэг ийм 3 хүн шөнө гарч ээж харахны зүг явж байсныг тэр 2 яахан мэдэх вүлээ. Наран дэлгэр шүн аажуу буцаж ирвэл ахынх нь унтаагүй тооноор гэрэл гялзаж байлаа. Гадаа нөхөрч ирвэл уян дээр нь их хөлөрсөн 3 морь эмээлтэйгээ зогсоно. Мордын дэргэд очивол нэг нь эмээл аавынх нь байлаа. Гэрд хүмүүс дөнгөр дангар ярилцсан. Бүсгүй тэдний яриаг сонсох санаатай гэрийн ханд чихэн алдуулан чагнав. Ярин сайн сонсогдсонгүй. Наран дэлгэр хэрэг биш болж байгаа гадарлаад яах вэ хэмээн эргэлзэн зогсов. Гэтэл наг зэгч нь гарч ирлээ. Тэгээд их чин дөхөж ирснээр аав чинь пүрвэ төлөөлөгч сумын дарга 2-тай хамт ирсэн. Чамайг гэртээ харихгүй энд юу хийгээд байгаа юм? Одоо хайцсан хэдийд ирэхв гэж их шалгааж байна. Бас энэ хаваар банд үзэгдэв үү гэж асууж байна лээ. Чамайг тэмээ хариулж яваад хэдэн тэмээ алдчихаа түүнийг хайгаад явсан гэж хэлсэн шүү. Пүрвэ маргааш өглөө ээж хархан тийш явах гинэ. Пүрвэ төлөөлөгч дадиагч нь гадаа бачиж угаад баахан байцаасан.
жохом юу гэж ярьсныг мэдэхгүй гэв. Энэ үг наран дэлгэрийн толгой руу хүнд юмар дэлсийд авах шиг л боллоо. Наран дэлгэр балмагдан хэсэг зур чимээгүй болсноо "Игчээ, эднэр бандыг барих гэж яваа байх нэ. Одоо яах вэ?" гэж асуув. Игч нь "Хэл хүрэг. Тэгэхгүй бол бариад авна" гэж хэлж байтал гэрээс пөрв төлөөлөгч гарч ирсэн нь тэр хоёрын дэргэдэрэн наран дэлгэр. За чи хаачид ирв? Сайн явбуу гэж асуулаа. "Би Тэмээнд яваад ирлээ" гэв. Тэгэхэд нь пөрвөө "За гэрт орцгоё" гэв. Тэд орлоо. Бадарч охин орж ирэхийг хараад гайхсан, зэвүрхсэн харцаар ажин "За охин минь, гүжээжиг гэртээ харихгүй яагав? Энд хорогдох юм баймааргүйсэн" гэд дуугүй болсон нь пөрвөөрөв харлаа. Тэгэхэд пөрвөө "За наран дэлгэр минь, бед бандыг хайж явна. Энэ хавьд нуугдж байгааг нь ч мэдэж байна. Тэр одоо жохом хаа байгаав" гэд нүрөөд нь ширтлээ. Наран дэлгэрийн царай жаахан бараан "Мэдхгүй. Тэр энд байгаа мó" гэж тайвхан хэлв. Гэвч ээж хайрханд банд нуугдаж түнд наран дэлгэр хоол зөөж өгдгийг түрэн хүргэн ахын сөрдүүлэн байцаасаар мэдсэн төлөөлөгч "Чи мэдэхгүй гэв. Гайхмаар л хэрэг байна да. Чамайг дагуулад ээж хайрхан тийш очиж хад чулуу бүрийн нэгчгэд олдох байлгүй" гэснэг наран дэлгэрлөө ихцхраад хойсгалын эсрэгүү ардын засгийн дайсан бандын бага газрын нэг бол зааж өгнө. Үгүй бол төвний оронд чамайг барьж аваад явна да гэж сөрдүүлв. Наран дэлгэр нэгэн тийм үг сонссон болохоор санаа шулуудан "Тэр хүний бага газрыг би мэдэхгүй. Зааж өгч чадахгүй" гэв. Энэ үед бадарч ярианд оролцсон "Охин минь, лам нар гэдэг чинь ардын төр засгийн эсрэг зэвсэг барин босч тэмцсэн хамгийн аюултай дайснууд. Тиймээс чи бандын бага газрыг мэддэг бол бушуухан зааж өгсөн дээр" гэв. Наран дэлгэр "Би яаж мэдэх вдээ аав минь? Намайг тэмээ хайгаад баруун хайрхан тийш яваад байгаа болохоор хүмүүс буруу ойлгодог байж магадгүй. Харин ээж хайрханд байгаа юм бол та нар очиод л барьж авна биз" гэж хэлв. Үүнээс хойш олон тавг ярилцсангүй. Тэр шин пөрвөө төлөөлөгч бандын бага газрыг яавал энэ бүсгүйгээр заалгаж авах вэ? Хэрвээ тэр баруун ууланд байгаа нь үнэн бол энэ барагтайд зааж өгөхгүй болтой. Тиймээс үүнийг отож байгаад тийш явхаар нь даган очиж барих ганц арга байна. Хэрвээ бандыг л барихгүй бол аймгийн дотоодыг хамгаалах нь намайг эсэргүү ламыг зориуд хил давуулан оргууллаа гэж хардах байх. Тэгвэлч би энэ нутгаас мөн ч олон хүнийг барьлаа да. Тэр бүхэн цөм эсэргүү дайсан байсан юу л бол. Аймгаас түүнийг баривчилгээд нэрийг нэрвлэхээр баривчлахгүй байхын арга байхгүй. Гэх зэргийг бодон чимээ чагнан хэвтэв. Харин бадарч "Охин минь, очиж эсэргүү ламтаар оцолдог байна шүү. Хэрвээ ингээгүй бол би төлөөлөгчтэй сүжрэн хойно өмнө нь гүн итгэл олж угаад ах ламыгаа лаврыг гэж бодсон. Гэтэл энэ охин гот яадаг шүү юм бэлээ. Өглөө хоёулахнан уулзж угаад бандын бага газрыг төлөөлөгчд заагаад өгчих гэж сайн ятгая" гэх зэргийг бодон орондон эргэцэж байлаа. Харин наран дэлгэр "Пөрвөө төлөөлөгч хам хүчрийг датайгаас мэдсэн шиг байна. Яадаг ч байсан бандид хэл хүргэе. Тэхгүй бол болохгүй. Инглигэд намайг яавал яана биз? Тэр миний аймыг уснаас аварсан. Тэгж авраагүй үлүүдид би байхгүй л байх байсан штэ. Тэгэхэд ч би онгон бие түнд тушаасан. Энэ маань ч зүв байх. Одоо би бандын төлөө юу гэж хийнэ" гэж бодон эргэж хөрвсөөр хонлоо. Үүр тэмдгэрэх үед наран дэлгэр босон гарахтаа "Игчээ, ботхтой ингэнүүд бэлчээд явчлаа. Би буцаагаад ирье" гэж хэлв. Пөрвөө чимээ чагнан гарахд бэлэн хэвдэж байлаа. Морин туурай пежигнэн холдов.
Пүрвээ санд минь гарч хойноос нь харвал наран дэлгэр бэлчижива ингэнүүдээс өнгөрөн цаад бэлөөд давхичхав. Пүрвээ уян дэрвэга морин авч мордоод хойноос нь хар хурдаараа давхилаа. Яг энэ үед бадарч гарч ирвэл ээж харихны наад өөд өнөө хоёр нэлээд зайтай цоврон давхиж ива харагдав. Бадарч тэдний араас бас давхилаа. Пүрвээ наран дэлгэрийн хойноос дотлогож явснаа түүнийг юу юугүй уулын өврөөд өгсөх үед нь энэ очиод хэл өгчихвөл банд хаданд гараа нуугчихна. Тэгээд огтолдохгүй гэж бодоод наран дэлгэрийг түр саатуулахаар хөөй зогсооч хэмээн байн хашгирч явлаа. Түүний дууг наран дэлгэр сонсож байгаа эсхийг бөөмөд тэр морин дашвардан улам хурдан давхих боловч Пүрвэгийн саяхан барьсан бүдүүмөр наран дэлгэрийн унааширсан гүнд улам дөгсөөр явлаа. Пүрвэ нэлээн ойртон очиод хөөй зогсохгүй бол буудан шүү. Буудлаа гэж хашгирсаар байв. Наран дэлгэр эргэж харалгүй давхсаар ээж уулын өвөр хомдыг өнгөрөн цаад жалга үүд нь өксөж явснаа буун хараагаад морин өрхөн хойд хад үүд нь гүйлээ. Пүрвэ мориноос бууж тусчихад наран дэлгэрийн хойноос гүйж явснаа зогсон буугаан хараалж угаад буудчихав. Хүний хашгирах чимээ сонссон банд агунхан амаар цохын байдлыг ажиж байснаа хойд хад ойдон гүйтэл буундуу тасхихт нь эргэн харвал агууны доохон талд наран дэлгэр годройтон унж харагдав. Банд эргэн гүйн очиж түүнийг тэрж авлаа. Төвний ам хамраас хүрэн улаан цус туслан бандын бор шар дээлийн урд хормой дээр хэсэг хүрэн улаан толбууд бий болж байлаа. Бандын хоёр нүднээс нулимсан туслууд бөмбөрөн өнөө цусан толбууд дээр хүрэн улаан болон урсан. Наран дэлгэр нүдийн алгуурхнаар нэг банд руу харснаа. Чи минь намайг орхиод бушуухан зүгт бушуухан гэж шивнээд нүдэн анлаа. Пүрвэ тэдний дэргэд буутахад бэлтгэн хурч ирээд дуугайл харж зогсов. Араас нь бадарч амьсгаатан гүйцэж ирээд дуурахчгүй хөдлөгчгүй төр зогссноо охин луга хараад царайн зэвхий дан цаарснаа гинтхэн хүрлийн урагшаа нэг алхан барьж угаа тэнцэн дашуурааран пүрвэгийн толгоор гинтхэн буулгав. Пүрвэ дуу олдон газар савн унлаа. Бадарч пүрвэгийн гар бог шүүрч аваад төлөөлөгчийн цээж рүү хоёр буудаад түр эргэлцснэг бууныхаа амыг өөрлөгөн эргүүлээд дарчихав. Тэр говин унлаа. Орчин тойрон хачин намгүн болов. Тэгтэл доод руу морд янцгах сонсогдов. Энэ үед тэртээ зүүн өмнө зүгийн их уулан дээгүүр намрын шаргал наран алгуурхан цохон ирэхэд төвөн алтан утас мэт туяан цацран ээж харихны бор шаргал хадыг бараг улаан шаргал болгон гэрэлтүүлж байлаа.